Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний урилгаар 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр болох Авга эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ. Монгол улсын ерөнхийлөгч болон дагалдаа яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын Внуково олон улсын нисэх онгоцны будалд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуулж агсаж, Орос улбаны улсын гадаад хэргийн орлогч сайд Руденко, гадаад харилцааны яамны төрийн ёслолын газрын захирал Баглашев, Монгол улсаас Орос улбаны улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Инх Төвшин нар угтлаа. Ерөнхийлөгч Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. 5 дугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болох ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэгдэх нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Москва хотын хүндэтгэлийн дэнждэх ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан ялалтад тэмүүлсэн морьд хөшөөнд цэцэг өргөж, бүгд найрамдах Монгол ард улсын баатар болон хөлмөрийн баатар цол хүртсэн зөвлөлт холбоот улс Орос улбаны улсын иргэдийн төлөөлөлтөд уулзахаар төлөвлөжээ. Ялалтын баярын жагсаалд Монгол улсын зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн оролцох болно. Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд зэвсэг түвшний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм а.